Хомилико. Ясаа. Чиний наад өсчин бүр нилээн орчихжээ. Аав нь засаад өгөхгүй. Юу яа? Та уусаас чаддсан юм уу? Аав нь чаднаа. YouTube-с зааврыг харж байгаа л засч шít. Чи тэр сандал дээр суучих. Үгүй аа, та бүр хачин болгооч шít. За чамайг хин л хараагүй ч одоо байгаагаас чинь хамаагүй дээр л болно. Баяр маяр болох гэдэг чи яаж ингэ өргөж байж дээ чи. Харин намайг хин л хараагүй ч дээ. Ингээл байж л дээ. Яагаад нэрсэх гэдэг юм? Аав нэг л сонирн байна да. Урдны хэдэн сар зүгээр өсөн мөртлөө өнөөдөр ус сасна гэж дайраад уудаад байгаа юм бах та. Би сая зурхан уншсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ дээр өнөөдөр ус шинээр үргэлжлэх буюу засвалбал ханийн тэнгэр төшиж хаалга уудагчин тогшно гэсэн байна. Тэр хүүхдийнхээ усыг засвалжвал манай эхнэр хүрээд ирэх юм шиг санагдаад. За чи бидээ маялын зүр тийшээ суугаад юу гэсний биш яваад тэр. Тийш суу. Яана. Амархан юм байна уу? Боломжтойгоороо өмцөм авчваа. За бид маялаад байна. За эхлээ хоёрлын ам заяа. За хоёрлын уучлаа. Одоо дээдсгийг авнаа. Харин ч тийм болоод байгаа юм байна. Гэхдээ яг нөгөө карантин бас ахаад хэдэн сарч сунгаач юу нэг мөсөө авчих бол амар гэж бодоод. Яаж байгаа юм бэ? За өмнө чи угсаал жижигхэн өстэй байсан биз дээ. Одоо үлцээсгийг аваад зүгээр очиж штэ хүүхдээ. Үгүй ээ. Би өсч байгаа хацсан. Та хоёр нь яагаад миний үсгэжсэн гэж бодсон юм? Гэхдээ харин өнөөдөр үсээцсэн бол ханы тэнгэр чинь нэр чаалга уудаг чинь тогшно гэсэн байсан юм аа. Тэ харин чинийхийг засвал ээж чи хөөдөрч магадгүй гэж бодоод. Тэр чинь хан гэсэн бол зээж гээгүй гоцтой. Хэрвээ хан гэсэн бол таад салах хэрэгтэй байсан гоцтой. Хэрвээ үсээд суулаад ээж чинь ирнэ гэсэн бол миний үссэн босон ч би уурлахгүй штэ. Ханийн тэнгэр ирж хаалга уудаг чинь тогшно гэх юм. Ээж миний хань биш штэ. Ээж бол миний ээж штэ. Аав нэр. Би нэрээ яагаад тэгж бодсон юм бол? Хэмбэ? Сайн уу? Яах гэсэн бол? Өсч байна. Үсээд суулна гэж дуудсан. Уучлаарай та айлд дурсан юм шүү. Манай тийм дуудлага ууг л дээ. Гүү. Аав дуудсан юм аа. Та миний үсийг цолгож байгаа юм уу? Ер нь бол аав нь засуулах гэж дуудсан. Гэтэ хоёулаа засуулчих. Хүний үсийг юм руу олгочоод өөрөө цолгож дуудсан юм уу те? Гэхдээ чи чинь түрүү танай хань юм бол та засуулах ёстой гэдсэн биз дээ. Тэгэл би засуулах гэж дуудсан ба шүү. Засгүй да. Уучлаарай. Үсээ засуулах байлаа. Юу Уучлаарай. Карантинаас болоод аргаа орсондоо ингэ явж явах чинь дуудснаа зүр ингэ буцаага явуулчихсан гинэ. Гэхдээ би өнөөдөр уурлахгүй. Өнөөдөр бол 12 сарын 31-ний өдөр, баярын өдөр. Надад дахиад 10 дуудлага байгаа. Над гомдоод үсээ осч. За хамаагүй дээр л боллоо. Тэгэхээр хатнаа надтай юм ярихгүй миний өрөөнд орж ирэхгүй 2 цаг болж байна. Над дуурлаад үсээ оссон. Тэгээ би яаж хатнааг уурыг гарах вэ гэд нэг арга олсон. Энэ нь юу вэ гэвэл
Урд нь ингээ би өрөөндөө байж хат хатна орж ирээд нэг тэнэг факт хэлээд надтай яриа өдөөд хамт байх гэдэг гэсэн. Харин одоо би тэрийг нь ашиглана. Шүнийхөө энэ эхнэрээ өглөө бол хүмүүсдэг хүмүүс бусдаас 5 жилээр илүү настай юм шүү дээ. Тэг яах гэдэг. Гэхдээ зүгээр сонирхолтой факт. Сонирхолтой бод. Хөөе. Энэ 17 дугаар зууны англи улсад цаг агаарын мэдээг өөрчлөн буруу хэлбэл цаазаар авдаг гэсэн юм шүү дээ. Гэхдээ та яадаг факт хэлэх гэж байгаа юм бол хүнд жоо хэрэгтэй факт хэлэлтэй. Хөөе. Хүн 7-оос дээш удаа шүлсээ зэлгэж чаддгүй юм шүү дээ. Би надад шинэ дүмд хэлчихсэн мэт тээ. Наа ч бас сонирхолтой юм байна. Нэрээ болдгоо юм байна шүү. Харин тийм бааз. Мэн шинэ онч бэлэг. Юу юм? Аав нэрээ iCocos Bluetooth-ээр холбогдож гэж бодсон. Би ямар хэрэглэх юм биш. Чи аав нэз. Яа, баярлаа. За чи би төрөнд гэж маргалдаж гомдох яах. Аавын жил хоёулаа шинэ жил гарах юм шиг шүү дээ. Харин тийм ээ. Гэхдээ одоо яах вэ? Хойлогчоос хамаагүй одоо ширээ мэрээдсэн. Миний хөө төгс мөс айлгач. Аав дэвж очоод ирээ заа юу. Хоёулах нь аван гаргана гэдэг бол амар тэнэг юм байна. За хоолой би нэг хүн. За. Хин болоо. Хурш мөрш бах уу? Манад хүн ихэсгүй шүү. Юм бэ? Хүүе, хань минь. Хөөе, минийг ээж чинь ирлээ. Хүүе. Тойрын сайн уу? Сайн. Ямар их санава. Харин тийм ээ, ямар их бодваа. Одоо аав нөгөө нэг цорхаандаа итгээд яг миний үсийг засснаас болоод ээжийг ирчлээгээ бодож байгаа. Би бүр яг мэдчихэв. Ээжээ. Яа, би та зөндөө сонсоо. Ээж нь ч гэсэн зөндөө санаа. Харж байгааз би тэр 6-г уншиж хатнаагийн үсийг засаагүй бол ээж нь ирэхгүй байсан чинь би хэн мэдлээ. Тэгэхэд над дурлаадсан. Өчиг минь яаж гэртээ өрөөд ирвэ? Харин тийм ээ, олон сар гэртээ арилгүй ажилласан гэд надад чөлөө өгөөд. Би эмнэлэгт ажиллагийн. Тэгээд өвчин гарснаас хойш 2 сар гаруй гэртээ арилгүй ажиллаад гэртээ он гарга гэд надад 7 хоногийн чөлөө өгсөн. Хань. Хөш минийхөө. Чи гараад хогоо хайчаад ир. Гэтэ байрны гадаа явахгүй бүр тэр 5 дугаар байрны бункер руу хаяа шүү. За юу. Аав өглөө хайчил та. Орой хаг хайдгүй сте. За тэгвэл минийхөө ганц солиодо бодуулж чадэр чи бодулмаар юм гэдсэн мэт. Тэг гадаа байж гараад ир. Хүү аав. Он гарах чи бодвол л та. Тэг та хамтаа гаж бодвол гээ өстэй. Юу та нам гараж яах гэдэг юм бэ? За ханаа. Би маргааш амрна штэ. Эхнэр өдөр нөгөө 2 сар уулзаагүй. Тэгээд за том үний асуудал юм даа. За юу. Ширээсээс. Ийш дооч. Би халуун ангуулаар он гарах нэ. Цав цагаан мөсөн ертөнц цагийн зүү доглон иргэн цасаар чимсэн шидэт өргөн залбур лүгэн дуу айлан харинрэл дүүрэнгээ За ингээд эх хондоо гэр бүлээрээ хамтдаа ад жаргалтай байхыг өрөөж байна. За яах вэ? Аав нь ямар шампансыг бодуулж чадах шүү дээ. Эхнэр маань ирсэн амар гоё юм. Тэгээ саяны миний хэлсэн ерөөл Батор шиг ирэх жил энэ жилээс илүү гоё байх гэдэгт найдаж байна. Тэгээ бүгд нь шинэ оны минь бүгд сайхан баярлаарай.
Хэрэм бодлого тарсан үлгэр шиг мөрөөдөл бэлээсэ